өвчнөөс сэргийлье. Инхээ чи улаан бурхан өвчин гэж ямар өвчин байдгийг мэдэх үү? Мэдэхгүй, харин чи мэдэх үү? Манай өрхийн эмч халуурдаг, биеэр тууралт гардаг, бас нүд өрөвсөх, ханиалгах, нус гоожих шинж тэмдэг илэрдэг. Хүндэрвэл эндэх аюултай өвчин гэсэн. Ихэвчлэн улаан бурхны эсрэг вакцина хийлгээгүй бага насны хүүхэд өвддөг. Бас том хүн ч гэсэн халдвар авч өвдөж болно гэсэн. Харин вакцина бүрэн хийлгсэн хүүхэд энэ өвчнөөр өвдөхгүй гэсэн. Ээж намайг бага байхдаа улаан бурхны эсрэг вакцинд 2 удаа товлолын дагуу тариулсан гэсэн. Улаан бурхан өвчний эсрэг вакцин хийлгсэн эсхэ би сайн мэдэхгүй байна. Ээж аваасаа асууя. Бас олон улсад улаан бурхан өвчин их гарч байна гэсэн. Тийм болохоор ээж дүүд маань улаан бурхны эсрэг вакциныг өрхийн эмнэлэг дээрээ очиж хийлгсэн. Хэрвээ чи хийлгээгүй бол вакцина хизээч нөхөж хийлгэж болно гэсэн шүү найзаа. Найзуудаа, вакцина 9 сар 2 настайдаа заавал хариулаарай.